Энэтхэг улсын одоо Хямчаал мужид Дарамслаа гэж газар байдаг. Тэр Дарамслаа гэдэг газарт бол далаа өгш өөрийнх нь ордон тэнд одоо 1959 оноос хойш одоо өдий хүртэл амьдарч байгаа. Тэгээд Дарамслаа хотод одоо Монголтой ч гэсэн их адилхан цагаан сарын дараа шинийн 1-ээс 15 хүртэл бол их молон их өрөөл ингэж хурдаг. Тэр адил бол бас төвдийн ёс заншил юмд бас шинийн 1-ээс 15 хүртэл ийм өрөөл хурж одоо олон ломнорд цуглаж олон сүсгтэн олнууд ингэж эргэл мөргөл хийж буян хураадаг юм а. Тэгээд энэ бол 2005 оны 2 дугаар сар 2005 оны 2 дугаар сард болсон одоо цагаан сарын шинийн 1-ээс 15-ны хүртэл өрөөл хурж явах үест бол одоо Дээрхэнгийн 14 дугаар далаа багш Бодит мөрийн зэрэг гэдэг номыг айлдсан байгаа. Тэгээд Бодит мөрийн зэрэг гэдэг номыг айлдахынхаа өмнө бол одоо бурхны шишин гэдэг одоо юу юм бэ? Бурхны шишин энэ хүн төрлөختөнд ямар хэрэгтэй юм бэ гэдгийг бол өмнө тайлбарлаж өгдөг. Тэр адилаар одоо бидний явуулж байгаа энэ бичлэг дотор бол ууг нь бол 15 16 өдрийн одоо ном тавьсан байна. 15 16 өдрийн ном дотроос бол одоо хүнд хэрэгтэй ойлгоход амар гэсэн одоо бичлэгүүдийг одоо ингэж цуглуулж ингэж авчгаад төвөрлж авчгаад тэгээд одоо сонсогчтой бүхэнд хүргэж байна. За тэгээд энэ багш ном эхлээд юу гэж айлцсан бэ гэхээр Бурхны шишинтэн улс орнуудаас одоо Япон, Солонгос тэгээд Тайван, Вьетнамаас бас хүмүүс байх шиг байна гэж хэлээ. Тэгээд Монгол ингээд одоо Бурхны шишинтэн орнуудаас ингээд олон сүсгтэн олнууд одоо ингээд ном сонсохоор цугласан байна. Тэгээд бас Азийн орнууд Бурхны шишинтэн орнуудаас гадна одоо барууны орн ээж ааваас бол одоо Бурхны шишин шүтэж байгаагүй. Тэгсэн мөртлөө одоо нэг дэлхийн ертөнц гэдэг чинь одоо юу болоод байна шүү дээ. Одоо нэгнтэйгээ ингээд харьцахад амар ойлгомжтой улам одоо ингээд нээлттэй болсноос бас харгалзаад одоо ингээд Бурхны шишин ингээд одоо барууны орнууд хүмүүс одоо ингэж Бурхны шишнийг их судал шинжилдэг болсон. Тэр адилаар бас ингээд барууны орноос ингээд хүмүүс ингээд ирсэн байна гэж. За тэгээд бас энэ ерөөл ингэж хурдаг нь бол ганцхан төвд Монгол хоёр биш гээ. Бурхны шишинтэй ер нь орнууд тэр газрууд бүгд бол одоо Бурхны шишнийг шүтдэг орнуудад бас энэ ерөөл юм хорж байгаа гэж. Тэрийгээ бол одоо тасралтахгүй өргөж ингэж хурсаар ингэж ирсэн гэж. Энэ ерөөл хурж явах үед яадаг вэ гэхээр өмнө одоо нэг тийм ёс заншил гэхүү тэрүүгээр одоо Бурхан багшийн одоо ач тэрийг санахын тухайд бол Бурхан багшийн одоо өмнөх дөрүүдийн намтар цадиг юмнуудыг одоо ингэж ярьдаг. Бас нэг тийм бас ёс байгаа гэж. Дээрхэнгийн далаа багш одоо номны айлдж эхлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр 3000 жилийн өмнөөс бол одоо энэ дэлхийн ертөнцийн дээр одоо ном гинөө шашин гинөө тийм одоо үүсэж ирсэн. Тэгээд энэ үүсэж ирэхдээ бол ялгаанууд нь юу юм бэ гэхээр үзэл баримтлал гэдэг юмыг бол одоо голлож тэрийг ингэж явдаг нэг хэсэг. Үзэл баримтлал тэрээ бол ерөөсөө бас их гол биш. Сүжиг шууд бишрэл юмар бас ингэж шүтэж ингэж явдаг юм одоо ном шашин одоо ийм ёс заншил юмнууд ингэж үүссэн байна. За энэ дотроос бол бас одоо үед байхгүй одоо алга болсон ч гэдэг юм одоо устсан үгүй болсон бас ном ийм шашин юмнууд бас олон байдаг баха гэж тэгж айлтгаж. 엔단 전문인데 지기 자와체대야디 라라고 찍다 애니 펜중 내주 મં구시엔대야지 라라베 돌다 내주 시대야 된지기다 용기야리 애니 내주 디원에 양식 샤르초기 애니 추유 된들이야 토나래야 대낭전에 애니 상계를 처리야 토나체대야 된데다
몽구지 용되게 요래 현들때 장소다 노쇼지가 우리가 유가된 데네 그게다 용되게 장소 쳐줘 나 강삼식 예버래 저당 알아서 들때 담배 재정기 아니 투신시 제체 맞아 된 돈좀 예배 qab려야 당연라 아니 산제의 최 대 컨디션 봐 대망 뭐지 남주 다과다 셰되기라 디비비 쉬나 삼찬소 에 뭐시 선인네 다 니们蹲在你是的全职下来所当然第一我知道是特技所切切但是嘛那就说去哪上前年다 전문의 디가라 패지다 대별로 동자 숨 든지기 투윤에 든지기다 두급내 전님 다 안다봐도 가다치다 추주 મં구지 용기야래 주로 가셔 패지다 놈잡아든지 패지를 야래 다 추주 મં구지 안다 무튼 내되게 야래 전이 추주 나래야다 지 소소 대바치하게 최디 갑된로 애니식 떠주고 난 대셔야 유여등의 그렇지 야 되게 지금 떠주고 대셔로 시작해 다뭐 잔들로 게 마셔야지 아니 그도다 대바치하로 더 것이 더는 양도돼야 추주 다 가니 소리도 와